AutoCAD дээр хэлбэр зурах алхмыг зааж өгье. За энэ дээр бид нэр ийм 45 градусын шуулуун дээр бас нэг ийм rectangle яаж зурах вэ гэдгийг авч үзье. За үүний тулд line-аа сонгоод эхний цэгээ оруулаад за эндээс тухайн шуулууныхаа хэмжээг оруулж өгнө. Тэгээд эндээсээ keyboard-наас tab-аад төвчлүүрээ дараад тэгээд өнцгийнхаа хэмжээг оруулж өгнө. Ингээ болчихно гэсэн үг. За тэгээд энийг rectangle дээр нь зурхтаа болгоод бид нэр за ингэж rectangle-а зурчаад энэ дээр нь маш хэлбэраар бид нэр align сонгоод enter дараад тухайн объектыг төвчүүлж enter дараад эхний цэгээс боловлоо хоёр дахь цэгийн боловлоо enter дарлаа. Энэ хоёр сонголтоос нөөгийн сонголоо. Ингээд зурчих болох нэ align command ашиглаж. За дараагийн мөн адилхан за зураг дээр болонгууд дараах ийм зураг өгөгдсөн байна. Энийг бид нар зурхтаа хөвчлээ яадаг вэ гэхээр зарим line-аа сонгоод за эндээс ийшээ 25 эндээс ийшээ мөн адилхан 25 за тэгэнгүүтээ энэ хоёрыг ингэж холбоод за ингэж энэ буланг яг зураад идэг. За энэ болонгод бас жоохон болох арга. Үүний тулд би хэдүүлээ яах вэ гэхээр энэний оронд бүгдээрээ chamfer ашиглана гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ шугам маань эндээс ийшээ 25 хэмжээтэй байх нэ. За тэгвэл энэ дээр бүгдээрээ chamfer ашиглаад enter дараад командын мөрөн дээр гарч ирж байгаа сонголтуудаас distance-ийг сонгоод тэр бид нэр 25 гэж бичээд enter дарна. Дахиад энэ шугамаа бас оруулж өгөөд 25 гэж бичээд enter дарна. За эхний шулуун буюу first line-а энэ дээр дараад хоёр дахь шулуунаа холбоно. За дараа нь мөн адилхан эхний шулуунаа дараад хоёр дахь шулуун. Эхний шулуун, хоёр дахь шулуун, эхний шулуун, хоёр дахь шулуун. За ийм байдлаар хэлбэр алхмаар chamfer ашиглаж зурж болох нэ.